мастит ба лактостацийн үед юу хийж болохгүй вэ? Хамгийн чухал нь өвчтөе хөхөр хооллохыг хязгаарлах, зогсоох ёсгүй гэдгийг санаарай. Сувгийг сайн хоослох ёстой. Хоёрдугаарт нөхрийнхөө тусламжид найдах хэрэггүй. Түүний ам ариун биш бөгөөд энэ нь халдварын гаралтай мастит үүсгэж болцсошгүй. Гуравдугаарт бөөгнөрлийг задлж болохгүй. Бүдүүлэг массаж хийх нь ээжүүдэд их таалагддагч зөвшөөрөгддөггүй. Дөрөвдүгээрт саадсан хэсэгт ямар нэгэн дулаан тавихгүй байх хэрэгтэй. Энэ нь халуун шүршүр эсвэл чин тавих байж болно. Интернетэд эсрэг зөвлөмжүүд маш их байдаг. Халааж болно. Гэхдээ зөвхөн эхний 2 цагт мөн халуураагүй үед л зөвшөөрнө. Ямар ч тохиолдолд шууд хөхөөл зөвлөхөд хандхан дээр. Тэд танд зөвлөгөөг зөвөөр өгч сүүл саалтад туслана. Хэрэв шаардлагатай бол зөвлөх мэргэжилтэн таныг мамлагт илгээнэ. Мамлаг танд сүү саахад тусалж хэд авийн шинжилгээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд эмийн жор бичиж өгч пункц хийж өгнө. Санаарай, лактостац нь хөхөөл хооллолтын ямар ч үед бүр анхны хүүхэд биш байсан ч гэсэн тохиолдож болно.